Өнгөрсөн жил Солонгосын нэгэн кино найруулагч хоолны газар бүлэг хүмүүстэй маргалдаж зодуулаад эцэст нь амиа алдсан хэрэг олон нийтийн анхаарлыг маш хүчтэй татсан. Энэ хэрэг өнөөдрийг хүртэл солонгосчуудын ярианы сэдэв босоор л байна. Зодуулж амиа алдсан хохирогч Солонгосын алдартай кино найруулагч Ким Чан Мин байв. Тэрээр өнгөрсөн оны 10 сарын 20-ны үрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ дагуулan Кёнги дүүргийн гүрий хорооллын 24 цагийн хоолны газарт тункас идэхээр оржээ. Хоол идэж байх үеэр өөр ширээнд сууж байсан 20-од насны залуусын бүлэгтээ дууд шимээний асуудлаас болж маргаан үсжээ. Маргаан удалгүй гар зөрүүлэх хэмжээнд хүрч Ким найруулагчийг хоолны газрын булан руу шахан бүссэн байна. Дараа нь зодоон хоолны газрын гадаа хүртэл үргэлжилжээ. Хяналтын камерын бичлэгт Ким найруулагч нүүрлүүгээ цохиулж газар унж байгаа төрх бичигдсэн. Гэвч түүнийг унсны дараа ч тэд зүгээр орхилгүй ийш тийш чирж бүлэглэн зодох үйлдэлээ үргэлжлүүлсээр байлаа. Энэ бүх үйл явдлыг Ким найруулагчийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд харсаар байсан. Аав нь өөрийнх нь нүдэн дээр зодуулж ухаангүй шахан болохыг харсан хүүхэд дараа нь маш их цочролд орсон байна. Ким найруулагчийн ар гэр бүлэг мэдүүлэг өгөхдөө цагдаагийн хэлцээс нөхөр чинь хүмүүстэй зодтолдоод эмнэлэг явчихлаа. Хүүхдээ хоолны газраас ирж аваараа гэж уцаар ирсэн байна. Хоолны газар яваад очиход хүүхэд нь юу ч хэлж чадахгүй гөлдрөн цочрлын байдалтай байсан гэж мэдүүлэг өглөө. Ким найруулагч эмнэлэгт хүргэгдэн яаралтай амжилтыг авсан боловч тархин дотроо цусаалдаж ухаан орсонгүй. Тэрээр өнгөрсөн оны 11 сарын 7-нд эргэтнээ хандивлаж 4 хүнд шинэ амьдрал бэлэглээд энэ хорвоог орхисон байна. Анх цагдаа нар Ким найруулагчийг зодсон хэрэгт нэг эрэгтэйг л сэжигтнээр тогтоож бие мах бодит гэмтэл учруулсны улмаас хүний амьд хүрсэн гэх үндслээр баривчлах зөвшөөрөл хүссэн байна. Гэвч прокурор нэмэлт мөрдөн шалгах шаардлагатай гэж үзэн баривчлын шалгах хүсэлтийг буцаажээ. Дараа нь цагдаагийн ажилчид дахин мөрдөн шалгалт явуулж сэжигтнийг нэгээр нэмж нийт 2 хүнийг баривчлах зөвшөөрөл хүссэн байна. Гэвч шүүх тухайн үед оршин суух хаяг тодорхой оргон зайлах эрсдэл бага гэж үзэн баривчлах зөвшөөрлийг дахин хэрэгсэхгүй болгожээ. Ийхүү хэрэг гарснаас хойш хэдэн сар өнгөрсөн ч сэжигтнүүд баривчлагдaltaгүй гадуур явж байсан. Хэрэг олонний анхаарлыг татаж мэдээгээр гараад эхэлсэн прокурорын байгууллага тусгай мөрдөн шалгах баг гаргаж нэмэлт нотлох баримтууд цуглуулan 2 сэжигтнийг баривчилжээ. За сайн байцгаана уу Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр та бүхэн мэдээг үзлээ. Солонгосын алдартай Ким Чан Мин гэх кино найруулагч өнгөрсөн жилийн 11 сард хоолны газар очиод ийм бүлэг хүмүүс зодуулаад амиа алдсан ноцтой хэрэг гарсан. Тэгээ энэ хэрэг өнөөдрийг хүртэл солонгосчуудын дунд яригдж мэдээнийхэн суугуудаар нь гарсаар л байгаа байхгүй юу. Яагаад вэ гэхээр хамгийн нэгдүгээрт энэ Ким Чан Мин гэх кино найруулагч өөрөө солонгост айгүй алдартай хүн байхгүй юу. Зөндөө олон гой кино гаргаж ирсэн. Хоёр дахь юм бол энэ Ким Чан Мин кино найруулагчийг зодсон бүлэг хүмүүс нь энэ хэрэгээ нуун дарагдуулах гэж янз бүрийн оролдлого хийсэн байгаа. Харин солонгост нэг хэрэг нь ил болоод гараад ирэх юм бол эцсээ хүртэл явдаг ард түмэн штэ. Тэгээд энэ хэрэг ингээд олонний нүдэнд дэлгэгдсэн чинь өнөөдрийг хүртэл энэ залуучууд ямар хариуцлага үүрэх нүгээ л хүлээгээл суугаад байгаа байхгүй. Тэгээ энэ мэдээнээс гадна өөр солонгост бөөн сенсац болж исэн 2 мэдээг та бүхэндээ хүргэх болно. Тэгээ яагаад энэ 3 мэдээг бэлдсэн бэ гэхлээр бүгдээрээ өнөөдөр карма, үүлийн үр гэх сэдвээр ярилцах болно. Та бүхэн энэ бичлэгийг үзээд бүр үнэхээр маш их зүйлийг ойлгож аавна гэдэгт итгэлтэй байна. Үүлийн үр гэж байдгийг шүү. Үүлийн үр хаалга андуурдгүй шүү гэл. Манай монголчууд ч гэсэн энэ карма, үүлийн үр байдаг гэдэгт итгэдэг. Зөвхөн Монгол үндэстэн гэлтгүү дэлхийд даяараа ер нь энэ карма, үүлийн үр бидрийг энэ удирдах байгаа ямар нэг хүч байна гэдэгт итгэдэг. Солонгосоор нөө оббуу гэж ярьдаг байхгүй юу? Хүн ямарваа нэг юм үлдэх юм бол тэр үйлдэлсэн үр тариа нь эргээд өөрт нь заавал ирдэгэ гэж бас солонгосчууд айгүйх ярьдаг. Та бүхэн сая үзүүлсэн мэдээг харахад л энэ үүлийн үр карма гэдэг байдгийн байна гэдгийг шууд мэдэх боломжтой. Монголчуудын хэлдгээр буруу үйл дээрээ боссон өдөр тэр азгүй өдөр нь таарад энэ хүмүүс хоорондоо муудалцаад маргалдаад тэ хоёр нь нийлж аваад нэгийгээ зодож аваад нэг нь үхээд ингээ хоёр нь шоронд орж байгаа мó гэвэл үгүй. Ким Чан Мин кино найруулагчийг бүлгэлж зодсон залуучууд өөрсдөө ер нь бол их юм дээрлэхүү, энд тэнд очиж байнга асуудал үүсгдэг. Солонгост ийм нөө чопуг гэж ярьдаг. Бүлэг болж нийлж хагаад бусдыг дээрлэхэж явдаг ийм залуучууд байдаг. Тэр залуучууд байсан байхгүй. Тэгэл нөө нэг хээлст яваад нэг жоохон булчинтаа олцохороо тэр булчиндаа ирдээл нэг ийм өнгөрөө сагсуурал явдаг залуучууд байдаг да. Тэгээс шүүхийн шийдвэр хараахан гараагүй байгаа ч олон жилийн ял авна гэдэг нь тодорхой. Энэ залуусын дотор үргэлж байсан бардам зан, эго, би бусдаас илүү би мундаг, би гэсэн бодол нэг өдөр үйлдэл болж гарч ирж байгаа. Тэр олон хийсэн муухай үйлдэлүүд нь нэг өдөр ургацаа хурааж байгаа байхгүй юу? Хүн юу тарина түүнийгээ хураана гэж үгөөд штэ. Хоёулаа шоронгийн хаалга татчихээн. Газар тэнгэр нэгээ сонсч байна уу? Зарим нүгэл цаг хугацаанд дарагдсан юм шиг харагддаг. Гэхдээ
үнэн хизээ нэг өдөр заавал буцаж ирдэг. Яасан орой итэж. Эмээ айлэрт бурхан болцсон шүү дээ. Үхлийн тойрог 2 кинонд хайр, атаархал, урвалт, гим нүгэл, өш хонзон бүгд нэг аимшигт тойрог дотор эргэлдэнэ. Аавын ухаан санаас сэргэхэд хэрэг болох юм болов гэж одоо тэг чин аваад ирлээ. Шунал, атаархал, эзэмдэх хүсэл эцэстээ хизээч засагдахгүй аимшигт сонголт руу түлхэнэ. Хүн хийсэн зүйлээ нууж болно. Он жил өнгөрч хинч мдээгүй байж болно. Үхлийн тойрог 2 бол зүгээр нэг аимшигын кино биш. Энэ бол хүний хийсэн муу үйл эцэстээ өөр дээр нь хэрхэн буцаж ирдгийг харуулдаг. Энэ шүд ямар учиртай? Та мэдэн үстэй. Та айдсыг мэдэрмээр байвал бас үүлийн үрээс хүн үнэхээр зүгтэж чаддгүй гэдгийг харахыг хүсвэл Үхлийн тойрог 2-ыг кино театрт очиж үзээрэй. 2017 оны 6 сард Кёнгсан-нам аймгийн Янсан хотын 15 давхар орон сууцны гадна хананд засварын ажил хийгдэж нийт 4 ажилчин олсноос дүүжлэгдэн байрны гадна хан болон тагтны хэсгүүдийг силикон шахах засвар хийх зэрэг ажлыг гүйцэтгэж байжээ. Өндөрт ажиллана гэдэг маш их айдас, дарамттай ажил учраас зарим ажилчид айдсаа багч гэсэн дарахын тулд гар утсаараа дуу тавин ажилдаг гин. Гэтэл гинт ажилчдын нэгнийх нь дүүжлэгдэж байсан оолс тасарч тэрээр 11 давхрын өндрөөс доош унжээ. Ажилчныг яаралтай эмнэлэг рүү хүргэсэн боловч аль хэдийн амьсгал хураасан байлаа. Анх хүмүүс энэ хэргийг энгийн олс нь илэгдэж тасарсан байх гэж бодсон байна. Харин цагдаагийн ажилчид хэргийн газарт ирж тасарсан олсыг шалгахад огт өөр зүйл илэрчээ. Олсны тасарсан хэсэг нь илэгдэж мууцнаас болоогүй. Харин хэн нэгэн хутгаар зүссэн мэт цэвэрхэн огтлогдсон байв. Ажилчдын олс ойролцоогоос 1.8 см өргөн амархан тасрах хэмжээний нэмгэн байдаггүйг нь цагдаагийн ажилчид энэ бол осол биш хүн санаатаагаар олсыг нь тассан хэрэг гэж үзэн мөрдөн шалгалт эхлүүлсэн. Хяналтын камерын бичлэгийг шалгахад хэрэг гарахын өмнө болон дараа гаднаас сэжигтэй хүн орж ирсэн уул мөр олдоогүй. Тиймээс цагдаагийн ажилчид хэрэгтэн тухайн байранд амьдардаг хүн байсан байж магадгүй гэж үзжээ. Ингээд оршин суугчдаас мэдүүлэг авч эхлэхэд нэг чухал мэдээлэл гарч ирсэн. Нэгэн оршин суугч ажилчидтай дуу чимээний асуудлаас болж маргалдсан байж болцсохгүй гэсэн мэдүүлэг өгчээ. Цагдаагийн ажилчид тэр хүний гэрт очиж асуухад тэрээр ихэндээ би дээвэр дээр огт гараагүй гэж бүх зүйлсийг үгүйсгэсэн байна. Гэртэн нэгжлэг хийхэд үйлдвэрийн зориулалттай том хутга буюу таслагч илэрчээ. Эцэст нь тэрээр хэрэгээ хүлээсэн. Гэмтдгээ тухайн байрны 15 давхарт амьдардаг 40 гаруй насны Соо өвгт эрэхтэй байжээ. Тухайн өдөр Соо ажил хайхаар өглөө эрт гараад Ильёг буюу ажил зуучилдаг газар очсон боловч ажилд гарч чадалгүй гэртээ буцаж ирээд архиугаад унтах гэж байжээ. Гэтэл байрны гадна хананд ажиллаж байсан ажилчдын тавьсан дуу түүнд төвөгтэй санагдсан байна. Эхлээд тэрээр ажилчдад хөгжмөө унтраа гэж шаардлага тавьсан боловч дууг тавьсан ажилтан хөгжмөө унтраагаагүй гин. Цоо уураа барьж чадалгүй гэртээ байсан үйлдвэрийн таслагчийг аваад дээвэр рүү гарчээ. Тэрээр өмднийхөө халаасанд байсан улаан өнгийн бүрээстэй бээлийг өмсөөд нэг олсыг тал хүртэл нь зүсэж эхэлсэн байна. Гэтэл хөгжмийн дуу өөр зүгээс сонсогдож байгааг мэдээд өөр олс руу очиж тэр олсыг бүрэн тасалжээ. Ингээд ажилчин 11 давхрын өндрөөс доош унаж амь насаа алдсан байна. Хэрэг хийснийхээ дараа Соо гэртээ буцаж орж ашигласан таслагчаа хөрөгчний дээр нуусан байна. Тэрээр цагдаад мэдүүлэг өгөхдөө унтах гэсэн дуу чимээтэй байсан. Зүгээр л айлгах гэсэн тэнд хүн байгаа гэж мэдээгүй гэж хэлсэн байна. Соо эхлээд өөр нэг ажилчны олсыг тал хүртэл нь зүсээд дуу өөр талаас гарч байна гэж бодоод тэр олсыг орхиод өөр олсыг очиж тасалсан. Хэрвээ эхний олсыг бүрэн тасалсан бол дахин нэг ажилчин амиа алдах аюултай байжээ. Амиа алдсан ажилчин 40 гаруй насны эрэхтэй байсан. Тэрээр 5 хүүхдийн аав, өндөр настай ээжигээ асардаг. Эхнэр хүүхдтэйг нийлээд 7 хүний амьдралыг нуруундаа үүрч явсан өрхийн тэргүүн байжээ. Гэмтдгээд хэрэгээ хүлээн зөвшөөрсөн ч тухайн үед архиусан, сэтгцийн асуудалтай, өөрийгөө бүрэн хянах чадвар сул байсан гэж өөрийгөө өмөрчээ. Гэвч шүүх энэ тайлбарыг хүлээж аваагүй. Учир нь тэрээр дуу гарч байгаа олсыг зориуд хайж очсон. Бээлий өмссөн, олсыг тасалсан, дараа нь таслагчаа нуусан. Эдгээр үйлдэл нь тэр хүн өөрийн хийж буй зүйл буруу гэдгийг мэдэж байсан. Бас үүнийгээ нуух гэж оролцсон гэдгийг харуулсан гэж шүүх үзжээ. Шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оноосон боловч давж заалдах шатны шүүхтэд ял нь 35 жилийн хорих ял болж буурсан байна. Шүүх түүний өссөн орчин, амьдралын тогтворгүй байдал зэргийг харгалзан үзсэн гэж тайлбарлажээ. Улсын дээд шүүгч энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
дуу чимээтэй байна гэсэн уур бухимдлаасаа болж бусдын амийг хөнөөсөн соо өгөх хэрэгтэй эцэст нь 35 жилийн хорих ял авсан. За тэгэхээр энэ мэдээ ч гэсэн тухайн үед 2017 онд Солонгост бөөн сенсац болж исэн. Яагаад вэ гэхээр соогийн хэрэгтэйгийн хувьд ч гэсэн нэг өдөр нэг хүнтэй муудалцаад гинт уур нь хүрээл дээвэр лүү гараад тэр олсыг нь тасалсан гэж бодож байна уу? Үгүй. Энэ хүний амьдралыг бас хальт сонссон чинь ерөөсөө л өөрөө байнга архиудаг, хүмүүстэй хэрэлддэг, маргалддаг, байрныхаа хүмүүстэй ч гэсэн ер нь таарч тохирдгүй, эв түнжин муутай ийм хүн байсан. Тэгээ өөрийнх нь хийдэг ажил нь юу вэ гэхээр өглөө нөө инлёг саамжлал гардаг. Инлёг саамжлал гэдэг нь юу вэ гэхээр өглөө 5:30-д ажил зуучилдаг офис дээр очиод тэгээд тэр ажил зуучилдаг компани захирал нь чи ийшээ энэ ажил руу яв гингууд нь тэр ажлыг очиж хийчээд өдрийн цалин авдаг, өдрийн илдаа авдаг ийм ажил хийдэг хүн байсан. Тэг иймэрхүү хүмүүсийг ер нь нэг өдрийн илдаа, нэг өдрийн цалингаар амьдардаг хүмүүс гэж хэлдэг байхгүй юу? Нэг өдрийнхөө цалин авлаа, архиулаа, маргааш нь ажилдаа гарлаа, нэг өдрийнхөө цалин авлаа, архиулаа. Ерөөсөө л нэг ийм амьдрал давтагдчихэдэг. Энэ инлёг саамжлал ажил зуучилдаг офис дээр нь очдог хүмүүс ч гэсэн энэ хүний талаар айгу муу ярьж байгаа байхгүй юу? Ажилд гарахгүй үедээ уурж бухимддаг, тэгээ архиучаад байнга агсам согтуу тавьдаг, ажилд гарахаараа ажлаа олигтой хийдгүүгэл дийлэн хүмүүс ямар нэг буруу үйлдэл хийчээд би уурлаад л тэгсэн гэж ярьдаг, өөрсдийгөө өмөрдөг. Гэхдээ уурнаасаа болоод хүн ямар нэг буруу үйлдэл хийсэн бол тэр үйлдлийг хариу хүн заавал өөрөө буцаагаад авдаг юм аа. Юу тарин тэрийгэ хураана гэдэг байгаа шүү дээ. Нэг гэр бүлийг насан туршийн зовлонд үлдээгээд өөрөө 35 жил нар үзэхгүй амьдрахаар болсон. Хүн хүнтэй муудалцах, маргалдах үедээ тэр хүнийг байнга дийлээл, яалаал, орилж чарлаал, зодоод ч юм уу ямарваа нэгэн байдлаар тэр хүнийг дийлж байгаа юм шиг мэдрэмжийг аваад явж болох ч гэсэн хизээ нэгэн цагт тэр үүлийн өрн дахиад л өөр дээр нь унж ирж байгаа байхгүй. Бусдыг ялж дийлж, бусдыг хожж байгаа мэт харагдавч яг үнэндээ тэр бүх муу муухай үйлдэл нь эргээд өөр дээр нь ирж амьдралыг нь сүрүүлдэг. За дараагийн эрэг бол Солонгост маш их шуугиан тарьсан хүмүүсийн уур бухимдлыг төрүүлсэн нэгэн зогсоолын хүчирхийллийн хэрэг юм. 2023 оны 5 сарын 20-ны өдөр Инчон хотын Нуньон дүүрэгт байдаг нэгэн орон сууцны хотхны худалдааны төвийн зогсоолд энэ хэрэг гарчээ. Тухайн үед 30 гаруй насны нэгэн эмэгтэй өөрийн машинаа зогсоол дээр зөв байрлуулсан байсан. Гэтэл машиных нь урд өөр хүн машинаа давхар тавьчихсан байсан. Хохирогч эмэгтэйн хүүхдүүд өвдөж эмнэлэг явах шаардлагатай байсан тул эмэгтэй машинаа гаргахын тулд машины эзэн рүү хэд хэдэн удаа залгасан боловч утсаа авахгүй байсан тул эмэгтэй ойролцоогоор 30 минут орчим машины дэргэд хүлээжээ. Эцэст нь машины эзэн гарч ирсэн. Машин хааж тавьсан жолооч бодибилдингийн тэмцээнд хэд хэдэн удаа шагнал авч байсан 30 гаруй насны эрэгтэй байжээ. Залуу гарч ирээд эмэгтэйгээс уучлалт гуйх нь бүхэл харин ч эсэргээр уурлаж бүдүүлгээр харааж эхэлсэн байна. Эмэгтэйч 30 минут машинаа гаргаж чадалгүй хүлээсэн учраас маш их бухимдаж бодибилдинг залуу руу хашгирч зандчиж эхэлжээ. Маргаан улам ширүүсч уг эрэгтэй эхнэрч мөн маргаанд оролцож хохирогч эмэгтэй нүүрлүүн алгадаж өшөглөөд авчээ. Үүний дараа нөхөр нь ч бас хүч хэрэглэж хохирогч эмэгтэй хоолойг боож үснээс нь зулгааж нүүр биелүүн цохиж шүлсээ хүртэл эмэгтэй рүү хайжээ. Энэ хэргийн дараа хохирогч эмэгтэй эмнэлэгт үзүүлэхэд зүүн талын хэд хэдэн хавирга нь хугарсан. Мөн нурууны булчин шүрмэс гэмтсэн зэрэг шалтгаанаар 6-7 хоногийн эмчилгээ шаардлагатай гэсэн онш гарсан байна. Шүүхийн шатанд прокурор уг эрэгтэйд 3 жил 6 сарын хорих ял оноосон. Шүүхийн эцсийн хилцүүлэг дээр уг эрэгтэй хохирогч болон түүний гэр бүлээс уучлалт гуйж байна. Би хохирогчоос чин сэтгэлээсээ уучлалт гуйх гэж маш их оролдлого хийсэн. Өөрийн хийсэн бүх буруу үйлдэлийнхээ хариуцлагыг хүлээх болно гэж хэлсэн байна. Түүний өмгөөлөгч мөн шүүгдэгч ямар ч шалтгаан тоочхгүйгээр бурууга хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ жирэмсэн эхнэрт нь аюул учруулсан гэж буруу ойлгосноос болж ийм үйлдэлд хүрсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж өгнө үү гэж шүүхэд ханджээ. Мөн өмгөөлөгчийн зүгээс уг хэрэг гарсны дараа шүүгдэгч Сөүл хотын Кангнам болон Инчонд ажилуулж байсан 2 спорт заалаа бүгдийг нь хаасан, YouTube зэрэг суугаас олох орлогооч орхисон, татварын өртөө болж түрээсийн байр дамжин амьдарч байгаа ч хохирогчийн талд 100 сая вон буюу 240 сая төгрөг өгч гомдлыг барагдуулах тал дээр чадах бүхнийг хийж яваа баримтаа үзүүлсэн байна. Түүнчлэн шүүгдэгчийн тал шүүхэд 75 ширхэг өршөөл хүссэн өргөдөл гаргаж ялыг хөнгөрүүлэхийг хүсжээ. Ингээд нэгэн цагт бодибилдингийн тэмцээнд оролцож өөрийгөө хүчрэхэг чадaltaа эрхтэй гэж харуулж явсан залуу эцэст нь хүчирхийллийн хэргийн улмаас шоронд орох болсон байна. Энэ хэргийн дараа түүний амьдрал бүрэн өөрчлөгдсөн. Ажиллуулж байсан 2 спорт заал нь хаагдсан. YouTube болон бусад сувгаар олох орлого нь зогссон. Олон нийт түүний өнгөрсөн ярилцлага өөрийгөө хэрхэн танилцуулж байсан зүйлсийг дахин сөхөж нэр хүнд нь ч
унсан байна. За энэ мэдээгээр гарч байгаа бодибилдингийн тамирчин залуу Солонгостой бас нэг инфлюенсер гэж явдаг олон танигдсан ийм залуу байсан. Өөрөө 2 газар жим ажиллаулдаг. Тэгээд өөрөө YouTube суугахтаа бас Instagram гэдэг олон дагагчтай ийм залуу байсан байна л да. Энэ зодсон эмэгтэйтэйгээ тохиролцохын тулд 100 сая вон өгсөн гэж байгаа байхгүй юу? 240 сая төгрөг. Тэгээ өөрийнхөө ажиллаулж исэн 2 жимийг хоёулангийн хаагаад эцэст нь өөрөө өөр ширэнд ороод түрээсийн байранд амьдрах хэмжээнд хүрсэн гэд мэдээгээр нь гарч байна. Хүний машиныг хааж тавиад 30 минут уцаа аваагүй. За тэгээ 30 минутын дараа хурж ирээд тэр хүнийг харсан бол хамгийн түрүүнд уучлалт гуйх ёстой өстэй. Нөгөө хүлээж байгаа хүнийхээ байр сууриас нь бодох ёстой байхгүй юу? Өөрөө тэгэж 30 минут хүлээсэн бол энэ залуу яах байсан бол те. Тэгэхээр зүгээр жижигхэн зүйл дээрээс энэ залуугийн хандлага харагдаж байгаа юм л да. Би мундаг, би лаг, хинч миний өдөөс юу ч ярихсгүй. Яад юм би хаагаал үз. Юу сүртэй юм. Юунда хараагаад байгаа. Чи юу юм, чи хин те. Би бол захирал 2 жим ажиллаулдаг те. Би бак булчинтай те. Энэ 2 мөрөн дээр ингээд топи босгоцсон. Бөө бардам зам, бөө эго. Би яг уулзж байгаа хүмүүс нь ажилчтан те. Захирлаа гэж урд тоон бүхэлцөөд хахаар өөрийгөө бүр хаан гэж бодсон. Бүр ингээд тэр эго бардам зам бүр туйлын цэгтээ хүрсэн байгаа байхгүй. Тэгээ энэ карма үүлийн үр амьдралын явцад явсараад хоримтлагдсаар хагаад нэг өдөр тесэрч гарч ирж байгаа байхгүй. Карма гэдэг заримдаа ер бусын зүйл шиг харагдахгүй. Бидний нүдэнд харагддаггүй далд хүч хийж боддог боловч дийлэнх тохиолдолд нүдэн дээр ил гарч ирдэг. Бид нар саяны 3 мэдээг үзлээ шүү дээ. Хүний хийсэн үйлдэлийн бодит үр дагаврыг л үүлийн үр карма гэж яриад байгаа. Одоо та бүхэндээ маш чухал нэг зүйлийг хэлье. Та бүхэн сайн ойлгоод сонсоорой. Өнөөдөр таны амьдарч байгаа нөхцөл байдал тэр чигээрээ таны сонголтын үр дагавар гэж боддоо. За дахиад хэлье. Өнөөдөр миний амьдарч байгаа энэ амьдралын нөхцөл байдал те. Энэ бичлэгийг үзэж байгаа таны амьдарч байгаа амьдралын нөхцөл байдал тэр чигээрээ таны сонголтын үр дагавар гэхгүй юу? Та өнөөдрийг хүртэл ямар амьдралын хэв маягийг сонгож ирсэн байна? Яг тэр сонголтынхоо дагуу амьдарч байгаа. Хүн төрсэн цагаас ахуулаад хүн хөлтлээ маш их сонголтыг хийж амьдарч байгаа. Мэдхгүй бүр хэдэн тэр бүм сонголтыг хийж амьдарч байгаа тийм үү? Хүн зүгээр өглөө орноосоо боссон цагаас орой орондоо орох хүртлээ хэдэн мянган сонголтыг хийж байгаа шүү дээ. Одоо би та бүхэндээ бүр үнэхээр гоё нэг нууцыг тайлж өгье заяа. Юу ихлээр манай монголчууд ярьдэн шүү дээ. Хүнийг согтоогоод үзээ. Согтоогоод үзэх юм бол жинхэнэ хүн нь гарч ирнэ гэж маш их ярьдаг. Хүн болгоо сонсч байсан баг. Бүр эмгтээчүүд тэгдэм билээ шүү дээ. Эрэгтэй хүнтэй танилцсан бол заавал согтоогоод үз. Согтоох юм бол тэр хүн ямар хүн бэ гэдэг нь гарч ирнэ гэдэг. Яг үнэндээ согтохоороо жинхэнэ хүн нь гарч ирээд байгаа юм бишээ. Энэ оюун ухаан сэтгэл гэдэг зүйлээ л удирдах чадваргүй болчихж байгаа юм. Энэ оюун ухаан сэтгэл гэдэг зүйл жинхэнэ бий байхгүй. Хүн согтоод ухаан мэдрэлийн алдсан үед муу дадал зуршлууд нь л гарч ирнэ шүү дээ. Сайн дадал зуршил гарч ирнэ гэж байхгүй. Хүн согтоо тасарсан үедээ ингээд ном уншаа сууж байгааг та бүхэн харсан уу? Айсгүй согтонгуудаа гэр орноо цэвэрлэх юм уу? Согтонгуудаа дасгал хийж байгаа хүн байхгүй шүү дээ. Хүн архиугаад согтоод ухаан мэдрэлийн алдсан үед энэ махан биед нь орших тэр муу хүсэлт ачаал муухай даал тухамсарт нь нөлөөлдөг зуршлууд нь тэр хүнийг удирдаад аваад явцдаг байх нь шүү дээ. Тэр хүний даал тухамсарт нь нөлөөлдөг тэр дадал зуршил гэдэг бүр үнэхээр хамгийн чухал. Эхлээд хүн боддог, оюун ухаанаар сэтгэлээрээ бодно. Тэр бодол нь шийдвэр болно. Тэр шийдвэр нь үйлдэл болж гардаг. Тэр үйлдэл нь давтагдсаар зуршил болж үлддэг байх нэ. Тэгэхээр сайн зуршилтай болох уу, муу зуршилтай болох уу гэдэг таны өөрийн чинь сонголт. Та хэрвээ муу зуршилтай авах юм бол тэр муу зуршлын чинь үүлийн үр дагавар нь хизээ нэгэн цагт өөрт чинь буцаад л ирнэ. Та хэрвээ сайн дадал зуршилтай болчих юм бол тэр сайн дадал зуршлын чинь үр дагавар үр жимс ч гэсэн хизээ нэг өдөр танд өөрт чинь эргээд л ирнэ. Сүүрлийн өмнө бардам зан явж, уналтын өмнө ихэрхүү зан алхдаг гэж үг байдаг. Хүн нэг өдөр асуудалд ордоггүй. Удаан хугацаанд бодсон буруу бодол, бардам сэтгэл, ихэрхүү зан нь хуримтлагдсаар агаад муу зуршил болж тэр муу зуршил нь нэг өдөр өөрийг нь бүдрүүлж нүхэнд унгадаг. Маа монголчууд их ярьдэн шүү дээ. Буруус гэсэн хүнийг бурхан байранд нь аваачаад тавьдаг гэж. Тэгэхээр энэ дэлхийн ертөнцид карма, үүлийн үр энэ дэлхийг удирдах байгаа нэг хүч байгаа гэдгийг хүн бүр даал тухамсараараа мэдэрчээдэг, ойлгож идэг. Та бүхэн бүхэл өдрийн турш юу бодож гин, юу ярьж гин, амнаасаа ямар үг гаргаж гин, ямар үйлдэл хийж байна. Тэр үйлдэл нь амьдралд чинь хэрхэн яаж нөлөөлж байна гэдгийг нэг сайн эргцүүлээд бодоод үзцгээгээр. Яг миний хэлсэн дээр та бүхэн ингээд нэг сайн бодоод үзээрэй заяа. Би ч гэсэн нэг өөрөө сайн бодоод үзье. Яг өглөө боссон цагаасаа би яг юу бодож, ямар үг амнаасаа гаргаж, юу үзэж, юу харж, юу уншиж, тэ хинтээ уулзаж, хинтээ ярьж, юу хийж байгаа гэдгийг нэг сайн бодоод үз. Тэгэхэд л таны энэ дотор чинь тесрэх бөмбөг байна уу? Эсвэл тэ гоо амар амгалан байна уу гэдэг чинь шууд мэдэгдэх баг. Би Монголд ирээд анзаараад ахт манай монгол залуучууд нөө сул үг хараал аягүй хэрэгэлдэг юм бэлээ.
Тэгээд би хараалыг бас ер нь залуучуудыгаа бити хэрэглээсэй гэж боддог байхгүй юу. Суул үг одоо шэ, пэ, па, яма гэл нэр нь айгу муухай өгнүүд байгаа шүү дээ. Хараал гэдэг чинь яг тэр үг утгаараа хараалахгүй юу. Амнаасаа гаргаж байгаа үг тэр хараалыг та өөрөө хамгийн түрүүнд чихээрээ сонсож байгаа байхгүй юу. Хүний биеийн 50-70% нь ус гэж ярьдаг тийм үү. Усан дээр хийсэн шинжлэх ухааны судалгаа хүртэл байгаа шүү дээ. Хоёр усыг яг адилхан савнд хийгээд хөлдөөгчөнд хийгээд хөлдөөснийхаа дараа нэг усанд нь хараал хилээд нөгөө усанд нь байнга ивэл юурал магтаал хилээдсэн чинь ямар өөр хоёр үр дүн гарч ийн. Өдөр болгон гоё үг сонсч байсан тэр ус нь бүр айгүй гоё өнгө төрхтэй болцсон. А өдөр болгон хараал сонссон тэр ус нь болохоор бүр аимшигтай муухай тийм дүр төрхтэй болцсон байгаа хгүй. Үг гэдэг хүчтэй. Аль болох амнаасаа хараал бити гарга. За тэгээд хүн юу тарин түүнийгээ хурааж авнаа. Та бид өнөөдөр амьдралдаа юуг хамгийн их бодож өдөр тутмынхаа амьдралд ямар сонголтыг хийж, ямар шийдвэр гаргаж амьдрч байна вэ гэдгээ нэг сайн бодоод анзаараад үзээрэй. Бидний амьдралд цаанаасаа заяагдсан хувь тавилан, зурсан зураг гэж байдаггүй. Хэрвээ хүн гэдэг зурсан зургаараа тэр хувь тавилангаараа явдаг бол хүн зүгээр л робот штэ. Тэр тэ бурхны бичсэн зураг тэр хувь тавилангаар нь явж байгаа юм шүү. Одоо би ингээл тэр хувь тавилангаар нь бичлэг хийж байгаа юм шүү. Үгүй. Энэ бичлэгийг хийх сонголтыг би өөрөө гаргаж байгаа байхгүй юу? Энэ бичлэгийг үзэх сонголтыг ч гэсэн та өөрөө гаргаж байгаа. Хүн нэг өдөр гинт амьдралаа сүрүүлдэггүй. Өмнө нь олон удаа ууралсан, олон удаа өөрийгөө зүвтгсэн, олон удаа би яасан ч яадын гэж бодсон, олон удаа бардам зангаа эгогоо тижээж бусдыг үл хүндэтгсэн ихрхүү зан хуримтлагцсаар байгаад бодол. Тэр бодол нь зуршил. Тэр зуршил нь үйлдэл болж гардаг гэдгийг мартаж болохгүй шүү. Тэр үйлдэл нь хэн нэгний амийг авч, хэн нэгний гэр бүлийг сүрүүлж, өөрийнх нь ирээдүйгч бас дуусгадаг. Тэгэхээр энэ карма буюу үеийн үр бидрээс хол байдаг зүйл биш ээ. Өнөөдөр миний амнаас гарч байгаа үг, өнөөдөр миний дотор тээж байгаа бодол, өнөөдөр миний хийж байгаа сонголт энэ бүхэн маргааш миний амьдралын үр жимс болж надад буцаж ирдэг. Би яг одоо юу тайрч амьдарч байна вэ? Уур уу, бухимдал уу, бардам зан уу, хараал уу, өш хонзон уу, эсвэл төвчээр үү, ухаарлал уу, хайр уу, зөв сонголт уу? Хүн юу тайрна түүнийгээ л хураана. Өнөөдрийн жижиг сонголт маргаашийн том хувь заяа болдог. Бид нэр амьдралаа өөрчлөхийг хүсч байвал эхлээд өдөр бүрийн бодол, үг, үйлдэлээ өөрчлөх хэрэгтэй шүү. За тийм өнөөдрийн бичлэгтээ хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Залбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр. Bye.